За түрүү манай өвгөн бүргэд хоролдон доктор ярианд дурдгдлаа. Манай залуучуудын эх орон сэтгэлгээг одоо төрүүлэх хэрэгтэй байна. Сүүлийн үеэр монголчуудын ухамсар их дор орсон. Үндэсний ухамсар, үндэсний бахархал, эх оронч үзэл, эх оронч хүмүүжил ерөөсөө байхгүй боллоо гэж байна. Тэгэхээр манай хүүхэд залуучууд түүхийн мэдлэг нь одоо их хэрэгтэй байна. Энд харамсалтай юм би одоо ярих гэдэг юм л да. Одоо миний гарт энэ ерөнхий боловсролын 12 жилийн дунд сургуулийн 11-р ангийн түүхийн хичээлээ сурах бичиг байж байна. За энэ түүхээ сурах бичгээр Монгол улсын сүүлчийн 400 жилийн түүхийг одоо хүүхдүүд зааж яах гэж байгаа. Та хардаа ийм нэмэх. Бидний одоо 10 жилийн сургуульд байхад хичээлийн 12 мөний дэвтэр гэж нэг юм дэвтэр байдаг гэсэн. Монгол улсын сүүлчийн 400 жилийн түүхийг энэ сурагчгаар заах юм гин. Ийм нэмэх мэдлэг манай хүүхдүүд болохоор энэ хүүхдүүд юу түүхээ мэдэх вэ? Энд хамгийн аюултай нь ингэж дурдсан байгаа юм. Одоо энэ сурагчгийн энэ 24 дугаар хуудсанд 1919 онд Хятадын генерал Сүүчүд Жан Монголд томилж ирлээ гэж бичсэн байж байгаа. Энд чи одоо юу болж байна? Ингэ бичсэн байж байгаа. Тэгсэн мөртлөө энэ гамингийн одоо тэр эзэн түрмгийдлийн эсрэг зөрөгтэй тэмцэж баригдсан шоронд одоо ярлал тамдлыг идлээд би гамингийн шоронд хэвтээгөр өгөхгүйд бос зогсоод амьсгалуулсан үндэсний их баатар Малбаатар Дамждүргийн талаар ганц ч өгдөрдөг байхгүй. Тэгэхээр манай хүүхдүүд одоо түүхийн мэдлэг, их түүхийн мэдлэг, их хэлшигний мэдлэг одоо ийм ядуу болцсон байна. Тэгэхээр одоо бид нар төр засаг одоо нийгмээр одоо энэ ухаарч энэ хүүхд ядаж хүүхд залуучуудынхаа энэ түүхийн, их түүхийн мэдлэгийг, их хэл бичгийн мэдлэгийг баяжуулахын төлөө дөрвтэй ажил зохиохгүй болохгүй байна гэсэн санааг одоо синий хэвлэлийн байгууллага дээр бас хэлж байна.